Та дахин төрөлт хойд төрөл гэдэг зүйлд итгэдэггүй. Яг хүн болгон л өөр өөрсдийнхоороо итгэхгүй хэмээн хэлэх байх. Гэхдээ энэ хорвоо ертөнцийн гайхамшигтай зүйлс байдаг гэдгийн нотлохоо бол өмнө нь амьдарч байсан хүмүүсийн дурсамжийг шинэ биеиндээ тээдэг хүмүүс. Яг ийм тохиолдлын талаар энэ удаад би та бүхэнд ярьж өгөх болно. Англи 1957 он Поллокийн гэрийн утсан дугарч эхнэр Флоренс Поллок нь уцаа автал нөхөр Жон Поллок нь уйлчихсан байдалтайгаар залгаж байсан бөгөөд түүнд хандан бидний охид автомашины осолд ороод нас барчихлаа хэмээн хэлсэн. Хэдхэн цагийн өмнө гадаа тоглохоор гарсан эгч дүүс болох 11 настай Жоно болон 6 настай Жаклинаар өөрсдийн найз Энтонигийн хамтаар машинд мөргүүлсэн байсан ба эгч дүүс газар дээрээ нас барсан бол найз нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураачсан байлаа. Хүүхдүүдийг мөргсөн жолооч нь мансууруулах бодис согтууруулах хундааг хамтд нь хэрглэж өөрийн гэсэн ямар ч ухаангүй болсон эмэгтэй байсан бөгөөд хүүхдүүдийн тоглож байсан газар руу хамаг ирчээрээ ирж мөргөөд цаашаа явсан байсан ба азар мод мөргөж зогссон байлаа. Тухайн жолооч эмэгтэй яагаад ийм аимшигтай үйлдэл гаргасан тухайга тайлбарлахдаа өөрийнхөө хүүхдүүдийг оролцуулан тайлбарлаж байсан нь туйлын харамсалтай. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийн асар хамгаалах эрхийг алдсан байсан бөгөөд төр хүүхдүүдийг нь хамгаалтанд авч асрамжийн газар руу шилжүүлэн хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь хассан учраас сэтгэл санааны хямралд өртөж согтууруулах хундаа мансууруулах бодис хэрэглэж байгаад жолоо барьсан хэмээн тайлбарлсан. Ер нь бол зүг зүгээр хүнээс хүүхдүүдийг нь салган авч төрийн хамгаалтанд авна гэж байхгүй нь ойлгомжтой. Бүхэл бүтэн 3 хүүхэд мөргөж хүнөөсөн жолоочд шүүх маш инэрэнгуй хандсан бөгөөд түүнийг сэтгцэн эмнэлэгт хорих шийтгэлэл хүлээлгсэн байдаг. 2 охиноо нэг доор алдсан гэр бүл тэр чихтэй уу гашууд авцсан бөгөөд уу гашууга даван туулахын тулд төрлөх хотоосоо нүүж шинэ амьдрал эхлүүлэхийг зорьсон ба Жовно Жаклин хоёрыг нас барснаас хойш яг 1 жилийн дараа эдний гэр бүл ихэр охидоо үлгийдэн авсан. Ихрүүдийг гидсэнд байхаас ахуулаад аав Жон нь тэднийг эгч нарынхаа хойд төрөл мөн хэмээн бат итгэж байсан төдийгүй их нэртэй хүртэл энэ тухайга хэлэх болсон ч эхнэр Флоренс нь итгэхээс татгалзаж тэд энэ тухай маргалдаж эхэлсэн. Яг уу Флоренс хит хитийн шалтгаануудын улмаас итгэхээс татгалзаж байсан. Нэгдүгээрт эдний гэр бүлийн шүтдэг байсан шашин нь дахин төрөлт хойд төрөл гэдэг зүйлийг үүсгдэг байсан. Хоёрдугаарт Флоренс өөртөө шал хэрэггүй итгэл найдвар төрүүлэхийг хүсээгүй. Гуравдугаарт шинээр төрөх гэж буй ихрүүдээ өөр хүний хуваар хүлээж авахыг хүсээгүй. Яг энэ зүйлээс болоод Поллокийн хосууд маргалдаж гэрлэлтэнд хүртэл аюулд орж эхэлсэн гэдэг. Поллокийн ихрүүд эгч нарынхаа нас барсан өдөртөө тун ойрхон буюу 1958 оны 10 дугаар сарын 4-ний өдөр мэндэлж тэдэнд Жилиан болон Женнифер хэмээх нэрийг харилсан. Хамгийн сонирхолтой нь тэд нэг эсийн ихрүүд байсан хэрнээл бие дээрээ тис өөр гэсэн мэнгэнүүдтэй байсан ба эдгээр мэнгэнүүд нь эгч нарынх нь машинд мөргүүлэх үед авсан гэмтлүүдтэй яг адилхан байснаас гадна тэдний бие дээр байдаг байсан ойдлын сариуттай яг ижилхэн болж таардаг. Охид ярьж бас явж сурах хүртэл бүх зүйл хэвийн байсан боловч явж бас ярьж сурах үеэс нь ахуулаад маш хачин зүйлс ажиглагдаж эхэлсэн. Тодорхойлбол тэд ярьж эхэлмэгцээ эгч нарынхаа хүүхэлдэйнүүдийг нэрээр нь нэрлэж асууж хайж эхэлсэн байдаг. Ээж нь охидоо нас барсны дараа тоглоомуудыг харж дэвчихгүй байсан учраас бүгдийг нь боож баглаад нүдэнд үл харагдах газарт хураасан боловч ихрүүд хизээрч харж байгаагүй тоглоомуудыг эгч нарынхаа нэрлсэн нэрээр нэрлээд бүр хайгаад эхэлсэн. Тэрч байтугай тэдгээр тоглоомуудыг гаргаад ирсний дараа заримыг нь ангилж тавьж байгаад эдгээр тоглоомууд Сантагаас ирсэн шүү дээ хэмээн хэлсэн бөгөөд яг үнэндээ энэ тоглоомууд нь эгч нарынх нь зул сарын бэлгүүд байсан. Ингээд ч болсонгүй. Ихрүүд машин харахаараа маш их сандарч айцгаач байсан ба тоглож байх үедээ Жилиан Женниферт хандаж чиний нүднээс цус их гарч байна. Яг л машинд мөргүүлсэн үе шиг байна хэмээн хэлхийг нь аав ээж хоёр нь сонсчихсон. Яг үнэндээ 6 настай Жаклин охин нас барах үед түүний нүднээс нилээдгүй их цус гарч байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам ихрүүдийн зан чанар бие биенээсээ улам илүү ялгарч эхэлсэн бөгөөд Жилиан Жоногийн нийтэж бүтээлч зан чанартай яг ижилхэн зан чанартай болж байснаас гадна өөрийнхөө ихрийг яг л дүүгээ халамжилж байгаа мэт асарч хамгаалаад эхэлсэн. Яг л том их чинь ямар байсан яг л тийм зан чанараар хандаад эхэлсэн байдаг. Харин ихрийн өрөөсөн Женнифер нь Жаклин охины зан чанарыг хуулсан мэт дуурайж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь ихрүүд 4 настай байхдаа уншиж
уншиж бичээ сурчсан бөгөөд том ихчигээ дуурайсан Жилианд уншиж бичгийг яг л өмнө нь хүн заагаад өгчихсөн мэт амархан сурч байсан юм. Бага ихчигээ дуурайсан Женнифер харин яг л бага ихчгээ балаа бууруу бариад байлаа. Талиагаач бага ихчийнх нь хувьд бол бага байхдаа гараа гэмтэж ойдол тавилж байсан учраас балаа зүв барих боломжгүй. Яг л нудрах зангидж байгаа мэт барихаас өөр сонголтгүй байсан. Гэтэл Женниферийн гар дээр яг л энэ ойдлын мөр мэт харагддаг төрөлхийн мэнг байсан ба 7 нас хүртлээр балаа зүв барихаас татгалзаж яг л ихчгээ нудрах зангидж байгаа мэт балаа барьсаар л байсан гэдэг. Харин том ихчигээ дуурайсан Жилиан охины хувьд бол хамар дээрээ тэмд содон тэмдэгтээ төрсөн бөгөөд энэ содон тэмдэг нь Жоны охин багадаа гэмтэл аваад хамар дээрээ оюулсан ойдлын мөртөө бүр яг ижилхэн харагдаж байсан. Гэхдээ энэ бүхэн ердөө энгийн зүйлс нь байсан юм. Дээр хэлсэнчлэн охтыг нас барсны дараа аав ээж нь төрлөх хотоосоо нүүж тэнд бүр очихооч болчихсон. Гэхдээ эхрүүдийн гаргаж буй үйлдэлүүдийг харсан аав ээж нь тэднийг төрлөх хот руугаа авч явтал ахаад л хачирхалтай зүйлс тохиолдож эхэлсэн. Эхрүүд хизээж ирж байгаагүй хотод ирсэн хэрнээ эгчнэрийн тоглох дуртай байсан цэцэрлэгт хүрээлэнд очихыг хүсч тэнд очимогцоо зөвхөн эгчнэрийн л тоглодог байсан хэсэг газар руу гүгээд явчихсан. Мөн эгчнэрийн сурдаг байсан сургууль дээр очимогцоо яг л өөрсдийнхөө өдөр бүр очдог байсан газарт очиж байгаа мэт баярлаж эгч нь хичээлээ тараад дүүгээ хүлээдэг байсан газар руу хоёулаа гүгээд явчихсан байдаг. Эхрүүдэд аав ээжийнх нь төрлөх хот маш их таалагдж байгаа нь илт харагдаж байсан боловч эгчнэрийн усалд орж нас барсан газрыг харамгцаа илт айцыг мэдэрч айж сандарч эхэлсэн. Мөн Жилиан хизээж очиж үзээгүй гэр бүлийнхаа байшин хүртэл хашаатай нь хамт нүдээр харсан мэт бодит байдлаар зурчихсан. Эхрүүдийн эдгээр шинж тэмдүүдгийг харсан аав нь огтоо эргэн төрсөн гэдэгт бат итгэж итгэлээ баталгаажуулж авсан бол ээж нь харин итгэхээс өөр аргагүй байдалд хүрч тэд өөрсдийнхөө итгэдэг байсан шашнаас хүртэл татгалцсан. Гэвч эхрүүдийн өнгөрсөн насаа мэдэж байгаа мэт энэхүү хачирхалтай байдал яг л нэг өдрөөс хойш оортоос үгүй болж эхэлсэн. Цаг агаарч нилийн хүүтэрч байна да. Цаг агаар хүүтрээд ирэхээр яг нэг зүйл хамгийн түрүүнд санаа зовоодог. Энэ бол өвлийн сайн гутал. Хэрвээ танд өвлийн сайн гутлаас гадна бүх төрлийн маш чанартай сайн гутал хэрэгтэй байгаа бол Евро бүтцийг сонгоорой. Евро бүтц нь Итали, Германаас оригинал эрэгтэй эмэгтэй хүүхдийн гутал, пүүз, ботинкийг импортоор оруулж ирдэг. Мөн нэг загварын гуталнаас ихэвчлэн 1-2 ширхгийг оруулж ирдэг учраас бусадтай олон давтагдана. Хүнтэй адилхан гутал өмсөд байна гэж санаа зовох ерөөсөө шаардлага байхгүй. Та зөвхөн өөртөө зориулсан цор ганц хувцастай болохыг хүсэж байна уу? Эсвэл байгууллага хамт олноороо жигдэрсэн хувцастай болмоор байгаа боловч таалагдсан хувцас олдохгүй байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Хэрвээ та подволкны өнгөт хэвлэл нэртэй Facebook пэйж рүү холбогдох юм бол өөртөө зориулсан цор ганц хувцсыг бүтээж авах боломжтой. Подволкны өнгөт хэвлэлийн хамт олон таны хүссэн хувцсан дээр хүссэн хэлбэр загвараар өнгөт хэвлэлийг гаргаж өгөхөөс гадна поло болон дугуй захтай подволк зардаг. Эдний зардаг поло болон дугуй захтай подволк нь материал ойдол сайтай, будаг гарахгүй, сунаж агшихгүй. Та эдний үйлчлэгээ болон хувцсыг сонирхож байгаа бол 8905 0085 дугаар руу холбогдоорой. Таны хүүхэд хоол идэхдээ эсвэл хичээлээ хийхдээ сандал дээрээ арай л намдаад байгаа юм биш үү? Тэгвэл та бүхэнд би маш гайхалтай бүтээгдэхүүнийг санал болгох гэж байна. Энэ бол өнгөлөг бас чанартай суудал өндөрлөгч. Уг бүтээгдэхүүнийг даацын латекс материалаар хийдэг учраас суулт өгнө гэж санаа зовох ерөөсөө шаардлагагүй. Мөн чийг татахгүй. Тэм учраас таны хүүхэд тав тухыг мэдрэнгээ хичээлээ хийж хоолоо идэх боломжтой боллоо. Хэрвээ хүүхэд өндөр болчихсон тохиолдолд суудлын арталтаа тавиад налдаг хэсэг болгоод хүртэл ашиглах боломжтой. Хэмжээ нь 40-40 харьцаатай байдгийн байна. Маш цөөхөн ирсэн тул та бүхэн яраарай. Үндсэн үнэ нь 72,000, хямдралтай байгаа үнэ нь 55,000. Хүргэлт нь харин 6,000 төгрөг юм байна. Та бүхэн уг бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол Woolens Shop руу холбогдох буюу 89115805 дугаар руу холбогдоорой. Тодорхойлбол пологийн эхрүүд 4 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсний дараагаас ахуулаад бага багаар эгчнэрийнхээ амьдралын дурсамжийг санахаа болж эхэлсэн бөгөөд зан айш нь хүртэл өөрчлөгдөж илүү хувь хүн болж эхэлсэн аж.
Гэхдээ үнэхээр хүн нас барсныхаа дараа дахин төрөх боломж байдаг юм болов уу? Энэ асуултын хариулт ялцчгүй философи болон шашинтай холбогдно. Зарим нэг шашинд энэхүү ойлголт яасан ч байж болохгүй хэмээх ойлголттой байдаг бол зарим шашинд нь хүн заавал дахин эргэж төрдгөө хэмээн номлосон байдаг. Харин шинжлэх ухааны талаас албан ёсоор баталсан зүйл байдаггүй боловч дахин төрөлт буюу хойд төрлийн талаар судалдаг эрдэмтэн судлаачид хүртэл байдаг бөгөөд энэ судлаачдын хамгийн том төлөөлөл бол Виржиниагийн их сургуулийн сэтгцийн эмч Ян Стивенсон. Тэрээр 40 жилийн хугацаанд өнгөрсөн амьдралаас ханж байгаа бага насны хүүхдүүдийн тохиолдлыг судлаж, тэмдэглэж 12 ном хэвлүүлсэн байдаг. Стивенсон эмч Поллокийн эхрүүдийн тохиолдлыг сонсмогцоо 1963 онд тэднийг хайж очсон боловч тэд энэ үед аль хэдийн 5 нас хүрчихсэн, дээрэс нь тод санах дурсамж бараг л үгүй болчихсон хүлээж байсан. Гэхдээ судалгааны ажилд хуурвиж хамгийн мэддэхүйц хойд төрөл гэдэгтээ санал нэгдэх хэмжээнд бол тэдний дурсамж үлдсэн байсан юм. Стивенсон эмч охидын энэхүү өөрчлөлтийг тэдний ухамсарын хөгжилтэй холбоотой байж магадгүй хэмээн хамгаалдаг бөгөөд 4 наснаас бага настай хүүхдүүдийн ухамсарын хөгжил дүүнгэж эхэлж байдаг буюу харьцангуй бага байдаг тул ухамсаргүй байдлаар өнгөрсөн насныхаа зүйлийг санаж байх магадлалтай байдаг гэж. Гэхдээ эхрүүд эгч нарынхаа хойд төрөл гэдэгтээ санал нийлдэггүй маш олон хүмүүс байдаг бөгөөд тэдний хамгааллаар бол эхрүүдийг төрсэн цагаас нь хойш аав ээж ах нар нь талигач эгч нарынхын талаар ярьж бас эхрүүдэд ухамсаргүй байдлаар нөлөөлж байснаас болоод тэд энэхүү яриаг дуурайж ийм үйлдэл гаргаж байгаад болчихсон байж магадгүй. Бас үгүйсгэх арга байхгүй л дээ. Гэхдээ эдгээр хойд төрлийг эсэргүүцэгчид эхрүүдийн бие дээр байгаад байгаа мэнгэ толбны талаар огт тодорхой тайлбар хэлж чаддаггүй. Хамгийн сонирхолтой нь эхрүүд эгч нарынхаа дурсамжийг мартаж эхэлсэн цагаас хойш царай төрхөн хүртэл бага багаар өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд өмнө нь илүү эгч нартайгаа адилхан байж байгаад том болох тусмаа өөр төрхтэй болсон гэдэг. Поллокийн эхрүүдийн хувьд бол одоо 67 настай бөгөөд эгч нарынхаа амьдралын дурсамжийн талаар юу ч сандаггүй хэмээн хэлсэн байдаг.